За сайн байцгаана уу залуусаа. Чингис хаан киноныхоо 3 дугаар хэсгийг ярихаар бэлтлээ. Алтан улсыг довтлож байгаа хаан маань өөрт нь хүчин зүтгэхээр ирсэн Минан жанжнаас Алтан улсын байр байдал, өөрт нь зүтгэж болох эрдэмтэн мэрэгдийн тухай яриулж байна. Алтан улсад Шизун хаанаас хойш мунхаг түшмэд мулгуу жанжид хээл гахвал ихссэн тул мөхөх цаг нь нэгэнт ойртжээ. Харин жундууг эзлэхээр тандалтын дайралт хийсэн Зэв жанжин Ваньянганы хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран цэргээ ухраасан байлаа. Алтан улсын хаан үүнд баярлаж бид анх удаа монголчуудыг ялж чадлаа гэдэл найр наадам хийж байхад Түүшаны чинсэн үүнд нь сэтгэл дундуур байна. Угтаа манаахан энд ингэж дүр эсгэж байгаад ар хонгоор нь Мухлай жанжин Ядун гэзлэн авч нөхдүүдийг хүнд байдалд орууллаа. Арга мухардсан Алтан улсын хаан илчилгээж найрамдах санал тавин өөрийн гүнжийг хаанд баг хатан болгож 500 охид өвгүүд 300 морь 100 тэрэг торгод дурдангаар алба хувчуур өгөхөр болжээ. Энэ илч болж ирсэн хүн нь цэг шулуун, цэгц шудраг хүн байгаа нь эзэн хааны сэтгэлд төрлөө. Ийхүү 1214 оны хавар Чингис хаан эвийн гэрээ байгуулж нутаг буцсан хүчээ сэлбэх арга байлаа. Харин Алтан улсад үүмэн самуун тасрахгүй нөгөө хууш ахуй гэгч бүтлгүү жанжин бослог гаргаж эзэн хаанаа хороон цэргийн бүх эрхийг гартаа аваад зогсохгүй эрлэхэг жанжин Ваньянганыг хороолоо. Нутагтаа ирсэн Чингис хаан дахин Алтан улс руу довтлох бэлтгэлээ базааж байхад Алтан улсын шинэ хаан дуу хооронд толгой нэргэн сууж байлаа. Шинэ хаан нийслэлээ нүүлгэн шар мөрний хамгаалалтыг ашиглан монголчуудтай тулалдах шийдвэр гаргаж л байна. Үүнийг нь эсэргүүцсэн бичгийн түшмэд хаанд өргөл барьсан ч энийг нь тоож үтсэнгүй. Чингис хааныг буцан ирэхэд баг хатан хулн дахин хүү төрүүлжээ. Хаан эзэн хүүдээ Хүлэгжин гэдэг нэр хайрлалаа. Алтан улс нийслэлээ нүүлгэснийг сонссон эзэн хаан 2 дахь удаага Алтан улсыг дайлаар мордлоо. 1215 оны цагаан сараар Монголын цэрэг Тунжоог эвдэн Жунду хотод тулан ирснээр Алтан улсын жанжин Ваньян Чинхүй цусаараа захаа бичин тусламж хүсгэд хаан нь хоол хүнс нэмэлт хүч илгээсэн ч тэднийг нь манайхан замд нь олзуулсноор Жунду хот өлсгөлөнд нэрвэгдлээ. Энд хотоо хамгаалж үлдсэн жанжид байлдааны морой хүртэл алж идэж голоо зогоож байгаад цухтан одсон бол нөгөө шудраг илч Ваньян Чинхүү хоттоо үлдэж хаалгаа нээж монголчуудад бууж өгөн өөрөө хор хүн амиаг өтглээ. Манайхан хааны ордных нь Баян Тансгийг гайхан бишрээд бүгдийг нь үхэр тэргээр зөөлөлж авч байна. Харин хаантан Юлүй Чуцаа нэртэй бичгийн түшмлийг олж уулзахыг хүслээ. Цэргүүд ус үүдгэж байна уу? Алхахыг нь алж тонн дээрэмдэж нөгөө Юлүй Чуцаа гэгч хүн хаан дээр ирээд эрхэмсгээр. Хаан танаа цэргүүд энэ хотод юу хийгээд байгаа юм? Би хэдий Кедан угсааны хүнч гэлээ Алтан улсад хүчин зүтгэдэг хүн. Та гимгүү олон ард иргэдийг алж төвөөж байгаа чинь шудраг өсийг тогтоож байгаа хэрэг огт биш. Энэ үйлдэлийг чинь харахад та бол гэгэн эзэн биш, харгас эзэн байна. Тиймээс би танд хүчин зүтгэхгүй гэхэд хаан эзэн түүний шудраг занг үнэлэн бүх цэргүүдээ Жунду хотоос гаргахыг тушааснаар Юлий Чуцаа нэгэн үеийн баатарлаг эзэнд хүчин зүтгэхэд ангаргалаа. Хаан түүнд урт сахалт гэдэг хоч өгөөд Чуу мэргэн нэрийг хайрлав. Чингис хаан хэмээх ертөнцийг байлдан дагуулагч энэ их хүнд үнэнчээр нөхөрлсөн 2 эрдэмт хүн таарсны нэг нь Чанчин бөмб, нөгөө нь Чингис хаан, мөн түүний үр хойчдож асар их тус хүргэсэн Юлий Чуцаа нар байсан юм аа. Хааныг энд байлдаж явхад онон мөрнөөс илчирлээ. Умард хязгаарын ойн иргэд урван тэдний толгойлогч торгон мотоогоо хатан манай 30 ихнэр авах хүсэлтэд орон орсон хөгшин азрах хорчийг мөн хааны худ худууга нарыг барьж хоржээ. Яг энэ үед Алтан улсын элчиж бас ирж олон жилийн өмнө модон илжинд хадуулан алагдсан Амгай хааны илдийг өгөхөд эзэн хаан чи наадхаа буцаагаад аваад яв. Харин би цэргээ дагуулan очиж өөрөө булааж авна. Хэрвээ эвлэрмээр байвал бидэнд газар нутаг таслан өгч хаан чинь суудлаасаа татгалц. Би тэрнийг ван солдоор өргөмжлөнө гэхэд нөгөө илч танай төмөр морин цэрэг шар мөрнийг гатлаж чадвал цаа талд нь бид их цэргээ нэгтгэхэд хүлээж байгээд эргэлээ. Хааны гол санаа нь Алтан улсыг дайнд бэлдэж цэргээ нэгтгэж байх аагаар өөрсдөө тал нутагтаа очиж амрах бас ойн иргэдийг номготгох байжээ. Ингээд Наая жанжин Борхол хоёрыг ойн иргэд рүү довтлоод харин Мухлайд улсын ван сол өгж Алтан улсыг захируулан үлдээгээд нутаг руугаа буцлаа. Борхол ойн иргэдийг буулган авахар очоод өөрөө зараа болтлоо харуулan амиа алдснаар эзэн хаан ихэд уурлан цэргээ хөдлөхөд Наая жанжин цус гаргалгүй тэднийг буулган аваад удирдагч Торгон ботоогоог баримтлан хорчийг авраад буцаж ирлээ. Хаан Торгон ботоогоог хороолгүй амийг нь өршөөж харин хорчид одоо л нэг юм 30 сайхан хүүхэнг нь өгөхөр боллоо. Тэднийг найр наадам хийж байх үед Хэрээдийн Чахаа хамбуу тэнэн бодилж явсны эцэст хаан дээр ирж дагаар орохоор гуйхад хаан зөвшөөрч түүний охин болох Сорхогтон гэх бүсгийг өөрийн хүү Тулууд ихнэр болгон өглөө. Харин Алтан улсаас олзолж ирсэн урчуудаар зэр зэвсэг хийлгэх болжээ. Хэдэн жилийн өмнө хаанд ялагдан зүхтаасан 8 аймгийн хунтайж хүчлүг мөн мэрэгдийн толгойлогч Тогтоогийн хүү Худуу нар хилийн ойролцоо цэрэг цуглуулж хүч сэлбэж бөг мэдсэн эзэн хаан маань Сүбэдэ жанжнаар удирдуулсан цэргүүдийг тэдний зүгэлгээлээ. Хаантан Сүбэдэд хандан
Сүбэдэ минь уул талыг туулан ус мөрөнгө гатлан явхдаа хүлэг мордоо хайрлан хурдан ширүүн давхихыг цээрлэх туун. Хүнс хоолоо гамнаж зам зураа ангөрөө хийхгүй байхыг эрхмэл хэн нэгэн тушаал зөрчвөл түүнийг занчиж болно. Хэрвээ миний таньдаг хүн байвал над руу явуул. Танихгүй хүн байвал тэнд нь цаазаар аваарай гэж захаад мордууллаа. Харин энэ үед нөгөө хүчлэг гэгч нөхөр баруун Лиа буюу хар Кедан улс руу зүхтааж хаанд нь дагаар орж бүр хааны охинтой гэрлэн Ван зэргийг аваад зогсохгүй Илч болон Хорезмын хаан Мухаммад султан дээр очин уулзаад монголчуудын довтлогоо ойртож байна гэхэд анх удаа монголчуудын талаар сонссон Мухаммад султан тэд ер нь яах гээд байгаа амьтд вэ? Ганцхан би л ертөнцийг захирна. Тэр муу Чингис хааныг сургаад өгье л гэж байна. Харин хүчлэг өөрийн санаагаа тайлбарлалаа. Би тантай хамтраад эхлээд хар Кеданыг хоёр талаас нь довтлон эзлэе. Тэгээд дараа нь монголчуудтай тулалдъя гэхэд султан үүнийг нь зөвшөөрөв. Хадам эцгээсээ урвж байгаа ийм хүнд итгэж болох уу гэж хүү Жалаладдин авд анхааруулж л байна. Ийм хүү Жалаладдинаар удирдуулсан Хорезмын цэрэг хар Кедан руу цөмрөн орж ирэх үед өнөөх хүчлэг хадам эцгээсээ урван хаан ширээг нь булан авлаа. Яг энэ үед нь Зэв Жанжинаар удирдуулсан монгол цэргүүд зүүн хилийн хотууд руу уулгалан довтолж эхэллээ. Эзэн хаан харин худалдаа 8 хийх зорилгоор 500 худалдаачныг Хорезм улс руу илгээв. Урт замыг туулсан Монголын худалдаачид Отроор хотод очиход хотын захирагч Иналчук гэгч нөхөр манайхныг бүгдийг нь барьж хороолоо. 1217 онд Отроорт болсон энэ үйл явдал Хорезм төдийгүй Европ төвд ямар балаг тарихыг энэ нөхөр даанч мэдсэнгүй. Энэ үйл явдлыг сонссон Чингис хаан ихэд хилэгнэн мөн хөх тэнгэртээ 3 шөнө 3 өдөр мөргөл үлдсэний дараа Хорезм улс руу дахин илчилгээж Отроорын захирагчийг явуул гэхэд султан хаан үүнийг нь зөвшөөрөлгүй. Илгээс нэг элчийнх нь толгойг тастаад үлдсэн хоёрынх нь сахлыг шатаагаад буцаалаа. Хар Кедантай байлдаж буй Зэвийн цэрэг хүчлэгийг хөөж явсаар нэгэн хотод тулж ирлээ. Хүчлүүг хар Кеданы эрх мэдлийг авсныхаа дараа лалын шашинд иргэдийг нь өөрийн христийн шашинд орохыг тулган шаардах, корон судрыг нь шатаах, айл амьтныг дээрэмдэх, охид дэмс бузарлах гэх мэт босромог үйлийг хийж байгаа учраас ард иргэд түнд үнэхэрийн дургу болжээ. Зэв Жанжин үүнийг нь ашиглан ард иргэдтэй хамтран тун амархан хүчлэгийг барьж аваад лалын шашинд иргэдийн гарт өгч хороолголоо. Тэд буцаж яваад Хорезмын зэрэгтэй тулгараад манай Чингис хаан та нартай тулалдах тушаал өгөөгүй. Тиймээс бид та нартай байлдахгүй гэхэд Хорезмын султан та нар манай холбоотон хүчлэгийг хөнөөсөн. Тиймээс бид тулалдна гэж цэргүүддээ хөдөлгөөд өөрөө болохоор хивс дэвсээд идэ будаа зоглоо суучдаг байна шүү. Тулалдахаас өөр замгүй болсон Зэв Жанжин эзэн хааныхаа зүрх суглах тактикийг ашиглан дайсны 2 жигүүрлэн довтлоод төв хэсэгт нь зай гарах үед нь гол хүчээрээ дайрах үед мань султаны зүрх нэгээтэй сугарчихсангүй. Айга цүүд боллоо. Манайхан харин эдэнтэй энд зууралдах шаардлага байхгүйгээд цэргээ татснаар заяа муутай Мухаммад султан ямар дайсантай учирснаа ойлгох бололтой. Зэв Жанжин бол эднэрч олигтой амьтад биш байна дөө. Чингис хаандаа очиж хэлье. Буцаж ирээд энэ муу амттанд дуртай хөгшин ухныг амьдаар нь барина л гэж. Түүхэн сударт Хорезмын султаны мунхаг үйлдэлийн талаар ийм бичжээ. Хатсан үр тарьсан хүн ургац авчиж чадахгүй. Харин хэн нэгэн хүн өшөө хорслын үрийг таривал хариугаа заавал аавна гэсэн байдгаа. Зэв Жанжин тал нутагтаа буцаж ирээд гайгүй амьтад байна уу бид ялч чадна гэснээр 1219 оны 4-р сард их хуралтай хийж бүх жанжидын дайдахыг дэмжиж хаан эзнийг нутагтаа амар жимэр сууж байна уу гэсэн ч хаантан би өөрийн биеэр дайнд оролцож тахир сэлвнийхээ эрийг мэдрүүлнэ гэснээр дүү Тэмүгээ дуугуул нутгаа даатган үлдээгээд бусад хүүхдүүд жанжид мөн хулан хатан дайнд хамт явна гэхэд баг хатан болох Есүв хаан тандаж алс холын дайнд мордохдоо ард үлдэх улсаа бодноо. Уул мэт бие чинь нурвал улс Монголыг чинь хэн захирах вэ гэснээр олон жанжид дуурлан хаан эзэн мөнх наслана. Чи хаанд муу ёрлоо гэд барьж авах гэсэн чи Есүв хатан үргэлжлүүлэн тулгуур мэт бие чинь төвийн одвол туг их сүлтийг чинь хэн өргөх вэ? Төрсөн дөрвөн хүүгээс чинь төр барих нь хэн юм бэ гэхэд Юлич уцаа буюу чуу мэргэнч дэмжин угсаа залгамжлах хүнийг эртхэн шийдэх хэрэгтэй гэснээр Чингис хаан би энэ тухай огт бодож байгаагүй юм байна гэд хөвгүүдийнхээ үгийг сонсох ихэд зүч цагаатай хоёр ахаад л бие чи дээрээ тулан муудалцгаав. Цагаатай ахыгаа зүч бол мэрэгдийн хүүхэд гэж доромжллоо. Харин боорч босон чиний энэ үг бол худал. Чи ачид ихийгээ гомдоо хар муу үг хэллээ. Хэвлдээ тээсэн ихийн хитрхи ачийг мартаж. Хэдэр үгээр гомдоовол хизээч баясгаж чаддаггүй юм даа хүмүүн гэв. Зүч цагаатай хоёр эцэг эхээсээ хоёулангаас нь уучлалт гуйн бид хоёрыг биш өгөөдөг өргөмжилнө гэснээр хаан эзэн өгөөдөг өргөмжллөө. Тэр өөрөө ч ийм бодолтой байсан бололтой. Өгөөдөө харин би хаан болтол миний үр удам өвсөнд боож үхэр тоож идэхгүй уруу дорой төрвөл яах вэ гэхэд хаантан санаа зовлтгүй бусад ах トゥ нарын чинь хүүхэд сайн төрөх байлгүй. Чи тэрүүгээр хаан ширээгээ залгамжлуулгээд гаргалаа. Өглөн ихийн нас их өндөр болжээ. Ээждээ дайнд явах гэж байгаа мэдээгээ дуулгаад хадаанд хандан би ээжтэйгээ уулзаж чадахгүй байх.
Харин чи толгойг нь түшээрэй гэж захаад 1219 оны 4 дугаар сард Чингис хаан 57 наснда Хоройзон улсыг дайлахаар мордлоо. Дэлхийг байлдан дагуулах эхлэл ингэж тавигджээ. Хоройзмын хунтайд Жалал ад-Дин бүх цэргийн хүчээ нэгтгэн Амударья мөрний эрэгт байрлуулан тэднэр рүү довтлыг ихэд хаан зөвшөөрөлгүй хүчин сулралтал өөрийн нутгийн гүн рүү оруулъя гэсэн санааг дэмжлээ. Тэд наашаага эртэл жил гарны хугацаа байна гэсэн шүү юм яриад л сууж байна. Хаан харин дайнд явах замдаа эрдэм төгс хүн болох Чанчун бомб гэгчд илчилгээж уран залсан боловч тэр урилгыг нь хүлээж авсангүй. Манай их цэрэг юу 1 жил явах 5 сарын дотор Хоройзмын нутагт иржээ. Хаан цэрэгээ 4 хэсэг болгон хувааж жижиг хотуудыг эзлэн дараа нь нэгдэн нийслэл Самарканд руу довтлохоор шийдлээ. Эхний хохирогч нь нөгөө манай худалдаачдыг барьж хорьсон Отроор хотынхан байх тавилантай юмсанжээ. Ийхүү 1219 оны 10 дугаар сард манай цэргүүд Отроор хот руу дайрсан ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарн амжилт олсонгүй. Харин Чингис хаан нөгөө хүчийг удирдан Бухар хотод хурч илчээ илгээн та нар эсэргүүцэхгүй бол яахчгүй гэж хэлсэн ч ард иргэд нь итгэхгүй илчийг нь нүүр нүдгүй балбаж гарлаа. Хотын удирдагч нь харин манай илчийг хүлээн авч уулзаад би хааныхаа зөвшөөрлөгөө бууж өгөхгүй. Тиймээс биднийг ялсан ч гэсэн дараа нь энгийн ардууд болон бичгийн эрдэмтдийг бүү хороогорой гэж цаглаа. Манайхны зэвсэглэл бүр дийлдэхэ байжээ. Бухар хотынхон хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч хам балан болон бичгийн түшимд нь хотын хаалгыг нээснээр манайхан ядах юмгүй хотод орж эзлэн аваад ард иргэдэд нь өршөөл үзүүллээ. Харин 1220 оны 2 дугаар сар гэхэд Монголын цэргүүд Отроор хотыг 12 дахь удаага дайрсны эцэст эзлэн авч өнөөх Иналчукийг амьдаар нь барьлаа. 1220 оны 3 дугаар сард Монголын 3 дугаар замын цэрэг Хужаан хотод Сирдарья мөрний эрэхт ирлээ. Та нар бууж өгвөл Бухар хот шиг өршөөл үзүүлнэ гэсэн бичгийг хот руу харамн орууллаа. Үүнийг харсан Хоройзмын жанжин төмөр бэлэг битгий гордол гэж байна. Гэсэн ч манай төмөр морин цэрэг хотыг булаан эзлэн төмөр бэлэг жанжин бүсэлтийг сэтлэн цуглаа. Жалал ад-Дин жанжин хоёр цэрэгээ нэгтгэн шийдвэрлэх тулаан хий гэсэн ч хаан Мухаммед султан нь ширэгнэж чаддаггүй. Аллах бурхан туслан ч гинөө мань нэр бүр шалтаа буучгач. Чанчун бомбыг ирэх хүсэлгүй байгааг мэдсэн хаан эзэн дахин урлаг бичээд илгээлээ. Мөхөс би их хэргийг үүсгэсэн цагаас алд биеийн алжаалыг умартан ахуй төрийн үйлийн төлөө зүтгэсээр явна. Чанчун бомб та дэг ёсыг чанд сахиж үзэж туулсан ном эрдэм нэн хитээдсэн аргагүй л эртний мэрэгдийн тулхтай хүн атлаа. ертөнцийн хэргийг огоорч ариун номын явдлыг хөөсөн хүн гэж дууллаа. Би баруун зүгт аян дан хийж явахдаа их багш тантай уулзахыг ихэд хүсэмжилж өөрийн элчээр хөнгөн хөсөг тэрэг бэлдүүлж таныг агуулгаар явууллаа. Багш та түмэн бээрийн цаанаас хайшралгүй ардыг амарж байгаа үлийг сэтгэлдээ сүслэн бидний байгаа газарт хүрэлцэн ирж амнаасаа алт мэт ганц үг оногвол туйлын баярлна гэсэн урилга илгээсэнд Чанчун бомб зөвшөөрч 1220 оны 5 дугаар сард 70 нас хол давсан Чанчун бомб их хааны урилгаар Хоройзон улсыг зорилоо. Энэ үед Чингисийн 4 замын их цэрэг Самарканд хотын ойролцоо цугларсан байлаа. Эцсийн шийдвэрлэх тулаан эхлэх төгчээ. Отроор хотыг эзэлсэн цагаатай тэргүүтнүүд нөгөө захирагч Иналчукийг барьж хаанд авч ирлээ. Хаан харин мань нэрийг мөнгө харахаар шунлан хөдөлдөг занган шагнаж амьдаар нь нүдэнд нь мөнгө цутгаж хороогоод Самарканд руу дайралтлаа эхлүүллээ. Хаан Мухаммед султан харин хүү Жалал ад-Дины хамт хотоос оргон зүхтааж амжижээ. Тулалдах бос бүр энэтхэг рүү зүхтгал тухай яриад байна. Харин хүү Жалал ад-Дин бол бид тулалдъя гэж 1000 хилээд ямар ч нэмэр алга. Эднийг ингэж хөглөж байхад эрэлгийн элч болох Зэвийн цэрэг ирж хөөж явууллаа. Мухаммед султан ичгүүртэйгээр оргосноор Чингис хаан ердөө 8 хоногийн дотор Самаркандыг эзлэж аваад хотын бүх иргэдийн ихэнхийг нь амьд үлдээж эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг бүгдийг нь цаазаллаа. Зэв сүбэдэ хоёр Мухаммед султаныг гизэг даран хөөсөөр л зүрхээ зүсүүлсэн султан харин цугцаар л байна өө. Аян дан эрчтэй өрнөж байгаа энэ үед уугуул нутгаас илчирч авгаа өөлөн их тэнгэрт халсныг дуулгаснаар эзэн хаан маань машид гашуудан ихэд шаналан биеийн жилээргсэн тул үргэнч хотыг эзлэх даалгаврыг зүж цагаатай өгөөдөө гуравт даалгалаа. Самарканд одоо цагаатай мэдлийн улс болжээ. Харин үргэнчийг эзэлсний дараа Зүчийн хаанд улс болгох ажээ. Хоройзмын сайд түшмэд нь хааныгаа унгаж баг хүүг нь хаанд залахаар шийджээ. Хааныг алчглаа гэж бодоод өвчгнөж байхад нь мань хүн гарч ирээд ямар ч гэсэн уруугчдыг ялч чадлаа. Зэв сүбэдэ хоёр замдаа таарсан хотыг үл тоон султаныг хөөхөр хөдлөхөд цэргүүд нь монголчууд сүүлээ хавчин зүхтлаа антер гэж бахиралдж байгаад манайханд бас л хэд боллоо. Харин энэ үед султан Нишапурын хотод очижсэн арх дарс бүжиг наадам хийсэн шиг л байж байна өө. Шадар сайдууд Кипчакийн ноёдууд нь ч манай хүнд туслахаас татгалзаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болжээ. Тэрээр Зэв сүбэдэ хоёроос айн зүхтаан явсаар Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр ирж гутамшигтайгаар амьсгал хураалаа. Харин Жалал ад-Дин үргэнчид ирж зүч цагаатай өгөөдөө гуравтай тулалтгаар шийдсэн ч ноёд түшмэд алхаар оролдон хөөж явуулсан тул
Балх хотод очин цэрэг зэвсгээ зэхэн Зевс Сүбэдэ нарт эзлэгдсэн хотуудыг буцаан авч эхэллээ. Үүнийг мэдсэн эзэн хаан өөрөө цэрэгээ удирдан Жалал-ад-Динтэй тулахаар хөдлөх бол Зевс Сүбэдэ нараас илж ирж Каспийн тэнгис хавийн Кипчакууд эртний хөшөөт мэрэгдийн үлдэгдлүүдийг нэгтгэснийг сонссон хаан тэднийг дарсныхаа дараа эргэж ирээрэй гэсэн тушаал өглөө. Харин энэ үед Шихи хутгийн удирдсан цэрэг Жалал-ад-Дины давуу хүчтэй Балуаны ойролцоод ололдож ялагдал хүлээн бүх хүн нь шахваалагджээ. Зүч цагаатай өгөөдөө 3 мөн 7 сар болсон ч үргэн хотыг эзлэж чадахгүй байгаад хаан ихэд хилэгнэхэд илчээр ирсэн чулуун зүч цагаатай хоёр өөрөө өөрсдийнхөөрөө зүтгээд болж өгөхгүй хэцүү байна гэсэн тул өгөөдөөгөр их цэргийг удирдуулах тушаал өгснөөр даруйхан хотыг эзлэн авлаа. Ингээд зүч энд улсаа байгуулан үлдэх болов. Төрсөн нутаг хайртай ихээс алс газар цууг болсондоо тэрээр ихэд сэтгэлээр унаж байлаа. Цагаатай өгөөдөө хоёрыг буцаж ирэхэд хаан ихэд зэмлэн жолооноос алдуурсан морь шиг зоргоороо амтан болжээ гэж загнаж байснаа үйлж болохгүй шүүгээд том хүүг нь өөд болсныг цагаатай дуулгалаа. Мэдээг сонссон цагаатай уйлах гэхэд нь би чамд үйлж болохгүй гэж хэлсэн байхаа. Одоохон надтай хамт Жалал-ад-Динаас өшөөгөө ав гэд гаргалаа. Энэ үед нь Жалал-ад-Дин усан онгоцоор энэтхэг рүү дөрвөхээр зэгсэн байжээ. Манайхан амдаж очиод байлцсан ч тэрнийг барьж чадсангүй алдаж явбал. Түүний араас хөөж явсан цэргүүдийн нэг нь буцан ирээд этгээд сонин амтан харсан тухайга хэлснээр чум мэргэн хажуунаас нь энэ бол Тэнгэрийн сануулга байх. Бид буцах хэрэгтэй болов уу гэсэнд хаан үнэмшлээ. Ийхүү 1222 онд Чингис хаан 60 наснда өөрийн уулзахыг туйлын их хүсэж байсан Чанчун бомбтой уулзлаа. Хаан түүнээс мөнхийн хотхыг олох нууц арга байдгүй хэмээн асуухад бомб хариуд нь тийм арга хаанаас байх вүлээ. Харин амьдралд итгэж нас уртасгах арга байгаа гэд халуун чиглэг газар сэрүүн хоол идэж хүйтэн сэрүүн газар халуун хоол идэх зохимжтой. Тийм болохоор танай нутагт мах цагаан идэгээ зөкстэй хэрэглэхэд урт наслах бүрэн боломжтой гэд ард олныг амар жимээр удирдах тухай зөвлөн та дайн дулаанаар эзлэн авсан га дайн дулаанаар удирдах болохгүй. Эрдэм мэрүү хоёрыг инэрл сүр хоёрыг хослуулан дэлхий дахныг захирах учиртай хэмээн зөвлөснөөр 1222 оны 12 сард Монголын түмэн төмөр морин цэрэг их нутаг руугаа хөдөлсөн бол Зевс Сүбэдэ хоёр энэ үед одоогийн Оросын нутаг дайтан явсаар л байлаа. Тэд замдаа Ирак, Кипчак, Азербайжан, Гүрж зэрэг олон улсыг эзлэн авчээ. Үргэнж хотод үлдсэн зүч нутгаа санан ганцаардаж ихийнхээ дэргэд очин тал нутагтаа адуун сүргээ хариулж амьдрахын хүслэн болжээ. 1223 оны хавар Чанчун бомб нутаг буцжээ. 1224 оны зун Чингис хаан их сайхан Монгол нутагтаа иргэн ирлээ. Хааныг эзгүй хойгуур тангуудууд довтолж хадаан нас оржээ. Хаан шууд л илч довтлогон зүч цагаатай хоёрыг дуудуулж их уралдай зарлан тангууд улсыг мөхөө их хэргийг хилэлцэхэр шийдэв. Гисэнд зүчийн би ихэд муудсан тул хуралдайд оролцож чадсангүйд хаан урлаж зүчийг дайлах гэж байхад нь хүү Батаас нь гашуудлын мэдээ иржээ. Эзэн хааны ууган хүү зүч өвчний улмаар насан эцэлжээ. 1225 оны намар Чингис хаан тангууд улсыг байлдан эзлэхээр хөдлөлөө. Энэ үед бас л муу мэдээ ирлээ. Алтан улсыг захирч байсан улсын гоо ван Мухлай өвчнөр нас баржээ. Энэ мэдээнд бухимдсан хаан сэтгэлээ сэргээхээр ан гөрөө адуу малтай нөхөрлөх болсон бөгөөд ингэж явах үедээ мориноос унан тун хүнд байдалд орлоо. Хаанч тэр олон жанжданч тэр ер нь өтөлжээ. Тэд хааныг тангуудыг дайрахаа болж нутаг буцъя гэж шатгасан ч хаан ихэд эсэргүүцсэн илчээ илгээн бууж өгөхийг тулгасан ч тангуудын ван та нартай үг хэлэлцэх хэрэггүй гэд буцааснаар 1 жил хагас үргэлжилсэн ихтэй эхэллээ. 1227 оны 8 дугаар сард Лю Пашан уулын хормойд их цас орж хааны бие ихэд муудсан байх үед тангуудын ван бууж өгсөн мэдээ ирлээ. Хаан олон жанжтай цуглуулан захаасаа хэллээ. 1 дугаарт алтан улсыг мөхөөг бодлого байлаа. Энэ бол өшөөгөө авч Амбгай хааны эдлийг буцаан авах явдал. 2 дугаарт тангуудыг эзлэх байлаа. Миний үлдээсэн эрдний суудалд ганцхан өгөөдөл суун. Та нар түнд сайн үйлчилж байгаарай. Харин чуу мэргэн чи өгөөдөд туслаж улсыг засах ёстой шүү гэж захаад тэнгэр боллоо. Манай эртний 1227 оны 8 дугаар сард Чингис хаан Лю Пашан уулын цэнгэг устгах шүү гэдэг газар тэнгэр талжээ. Үр ачнаар нь түүний алтан шарлыг тал нутагт нь авч иржээ. Хааны захаас ёсоор зам зурт гашуудл хийсэнгүй. Түүнийг оршуулсан газрын иргэн тойронд цумны зэвээр хүрээ татаж цэргүүдээр сахиулдаг байжээ. Цаг хугацаа 800 жил өнгөрсөн өнөө үед
түүний онгоны хаана байгаа нь дэлхийд дахны хувьд нууц хэвээр үлдсэн юм аа. За бичлэг дууслаа залуусаа. Таалагдвал лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.